Нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбоо. Эмэгтэйчүүд хүчээ нэгтгэе. Монголын эмэгтэйчүүдийн манлайлал оролцоог нэмэгдүүлэх замаар нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилгоор идэвхтэй ажиллаж байгаа. Нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь 1994 онд Алтаа дарагтаагаар эмэгтэйчүүд хөгжил хөтөлбөр нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. 1998 онд 2 дугаар чуулганаа зохион байгуулж Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо нэртэй болсон юм. Үүнээс хойш Монгол Ардын намын 26 дугаар их хурлын өмнө 2010 оны 10 дугаар сард 4 дугаар чуулганаа зохион байгуулж шинэ бодлого зорилгоо тодорхойлж нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбоо болон өргөжөж үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага болсон. Холбооны ерөнхийлөгчөөр Улсын их хурлын гишүүн Оюун Хорл, Улсын их хурлын гишүүн Цогцолмоо нар ажиллаж байсан бөгөөд 2019 оны 10 дугаар сард болсон 7 дугаар чуулганаар Улсын их хурлын гишүүн Эрүүл мэндийн сайд Саран Гэрэл ерөнхийлөгчөөр сонгогдсон ажиллаж байна. Баянгол дүүргийн нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар холбооны тэргүүнээр Эрдэнэ чимэг Сэмжид манаар ажиллаж байсан бөгөөд 2019 оны 4 дугаар сард зохион байгуулагдсан 5 дугаар чуулганаар зол заяа сонгогдсон 19 тэргүүлэгч 23 салбар зөвлөлийн дарагтаагаар үйл ажиллагаагаа явуулж байна. Шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүд мандайлан оролцож нийгмийн эмзэг чухал сэдвүүдийг хүндэн шийдвэрлүүлэхэд анхаарлаа хандуулж эмэгтэйчүүд хүчээ нэгтгэх хөтөлбөрөнд нэгдэж байна. Эмэгтэйчүүд хамтдаа хүчээ нэгтгэе. Баянгол дүүргийн нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбоо.